Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас онцгойлон харууллаа. Мөн тостой хоол, хуушуур, хорхог зэргийг идэж хэрэглэснийхээ дараа хүйтэн ундаа айраг ууснаас нойр булчирхайн өрөвсөл сэдрэх дуудлага их ирдэг болохыг анхааруулж сэрэмжлүүллээ. Энэ жилийн наадмаар улс даяар 5 хоног амрах юм байна. Тодорхойлбол нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэснийх баяр наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг. Энэ жилийн хувьд энэ дагаа 7 дугаар сарын 11-ний өдрийн пүрэв гарагаас эхлэн амарч 7 дугаар сарын 16 буюу мягмар гарагт бүх нийтээр албан ёсоор ажил хийхээр болжээ. Харин эдгээр өдрүүдэд амарч зугаалах иргэдэд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас онцгойлон сэрэмжлүүлгийг хүрүүлээ. Энэ үеэрээ түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээ машинд удаан тээвэрлэхгүй баг. Тээвэрлсэн тохиолдолд орчин нөхцөлийг сайтар хангах шаардлагатайг анхаарууллаа. Хүнсний аюулгүй байдал талаас хүнснийг эрүүл авахын зохистой чиглэлээр хадгалалт, тээвэрлэлт зайтай холбоотой энэ асуудлууд бол нэлээдгүй гардаг. Яагад бол одоо хүмүүс маань ялангуяа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, кремтэй бүтээгдэхүүн, өндөг гэх мэт энэ бүтээгдэхүүнүүдийг машинда удаан хугацаагаар тээвэрлэж явдаг. Ингэж удаан хугацаагаар тээвэрлэх энэ явцад бол тухайн бүтээгдэхүүнүүд бол муудах. За ингэснээр болохоор хоол хүнсээр дамжих халдвар хордлогод бол их гарах ийм боломжтой байдаг. Тэгэхээр энэ авч явж байгаа хүнсний бүтээгдэхүүн ялангуяа энэ түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг бол ер нь болж үл хэрэглэлтийн багасгах шаардлагатай баг. Ялангуяа холын замд явж байгаа тохиолдолд. Түүнчлэн наадмын үеэр тостой хоол, хуушуур, бүхэл мах, хорхог зэргийг эзний дараа хүйтэн айраг, арх, газтай ундаа зэргийг хэрэглэснээр нойр булчирхайн өрөвсөл сэтрэх эрсдэл байдаг. Ялангуяа наадмын үеэр энэ төрлийн дуудлага мэдээлэл огцом нэмэгддэг болохыг онцллоо. Энэ бол ингээд баяр ёслолтой холбоотойгоор манайхан чинь одоо хорхог зэрэгэд ийм хурц хоол, за тэгээд нөгөө тосон шарсан хуушуур гэх мэт ийм хурц хоолууд бол нэлээдгүйхээр хэрэгэлдэг. За энэ хурц хоолыг хэрэглээд энэнийхээ хажуугаар бас айраг, хүйтэн ундаа одоо хэрэглэх нь бол бас хоол босруулах замд зохимж муутай. Ялангуяа одоо хоол босруулах замын өрөвсөлт, хотоод эзэн өрөвсөлттэй хүмүүс байд, юм архаг өвчтөе хүмүүс, нойр улчирхайн өрөвсөлт өвчтөе хүмүүст бол энэ бол бага хэмжээнд л хэрэглэхэд энэ хордлого өгөх. За улмаар бас амь насанд аюул занал учруулах юм бол гардаг учраас хүмүүс маань идэж ууж байгаа хоол хүнсэндээ бас анхаарал тавь зөв зохистой хооллох ёстой байх гэж бас сэрэмжлүүлж байна. Нэгдүгээрт өөх тостой хоол унд гинт хэрэглэх. Тэгээд тэрнийхээ дараа хүйтэн юм уусантай холбоотой гинт нойр улцрхан хурц өрөвслүүд өгч байна. Хоёр дахь гол шалтгаан бол юу вэ? Архины хэрэглээ байдаг. Арх дарс их уусантай холбоотой гинт нойр улцрхан хурц өрөвслөө гэж өвдөлт бус чинтэмдүүд илэрч улмаар одоо шокын байдалд орох хүртэл тийм арга хэмжээ авагдчихдаг. Энэ өвдөлтийн шинж байдлыг бол маш хурцаар өвддөг гэдгийг хүмүүст ойлгохын тулд энэ ном хэвлэлүүд дээр бичдэг. Энэ хинжаалны боол гэж гардаг. Хүн хотглуулж байхад ямар хөө янзын өвдөлт гардаг. Тийм хэмжээний мэдрэмжтэй төсөөлөхүүц тийм хүчтэй өвдөлт өгч болно гэж байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд болон мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн иргэдийг тостой хоол идэж хэрэглэснийхээ дараа хүйтэн зүйл уухгүй байхыг онцгойлон санууллаа.